За зарцсан газрын хүрээд ирсэн. Макс Централ дээр ирсэн. Өнөөдөр маш сонирхолтой нэг зүйлийг хийж үзнэ. Би ер нь хоо хүний хадлаашдсан боддог байсан юм аа. Тэг хүнд юм тайлбарлаж, хүнд юм ойлгуулна гэдэг чинь маш том урлаг байдаг. Тэг өнөөдөр нэг өдрийг агент болж өнгөрөхөөр зарцсан газар ирсэн. Тэгээ дотор ороод суралцах юм их байгаа. Орж дөрмийн дагуу ажиллана. Хамтдаа орцгоо. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Агент их зэрэгтэй уулзах гэсэн. Сайн байна уу? Сайн уу? Аа, яг асаас. Сайн. За, таны дээр ирсэн. Юм заалахаар ирлээ. Би өмнө би яг хөвний хадлаас ажтай хүн юм ойлгуулж тайлбарлах миний мэрэгчлэл бас тэр талаар угаалаа тий. Тэгээд яг нэг агент болж үзмээр санагдаад тий. Хэрэгслийг хамтж болох. Хайцаа. За манай их зэрэг гэдэг. Их зэрэг сүүлийн 5 жил хөлөөлөх хэмжээний чиглэл ажиллаж 130 чиглэлээр дандаа за энийхэн 3 жил мастер тавьж байна. Мастер агент гэдэг нэрлэгдээд ажиллаж байна. Өнөөдөр il open house-ийн нээлттэй хаалганы мэдрэлж гэж байна шүү дээ. Нээлттэй хаалганы мэдрэлж гэж. Энтэй ер нь бас нэлээд ойролцоо. Тэгээд бид нэр худалдаж байгаа үйл хөдлөлт хөрөнгөө нийтдээ ил за бид нар ингээд энэ үйл хөдлөлт хөрөнгө худалдаж чинь баярч сонирхороо гэдэг байдлаар одоо нээлттэй хаалганы мэдрэлж зарлах юм. За тэгээ энэ дээр тэгээд өнөөдөр бидний их open house маань 60 тэгэхээр 60-ын ам байрж байгаа house хороол дээр хийдэг. За одоо хоёул орч үзсэн. Тэгэхээр маш гой сараад ийм үзэж тийм. За тэгээд ер нь бол цаг болцсон байна. Тэгээд зочдмон ч гэсэн ирэх юм болцсон байна. Хоёул юм хөдлөх үү? За дуртай яа. Цаг. За хоёул өнөөдөр ажиллах open house их төсөл дээр ирсэн байна. Тэр нэг юм анхныхаа ажлын өдөр яг нэг юм ажил дээрээ ирэхээр тэр нэг сонир мэдрэмж тэгээд те хүн болгон таалагдах гал найрсаг галхаа тийм догдох тийм л бид нар төрж байна. Тэгээд энэ байрыг зарчих юм бол намайг шагнана гэсэн. За би хоёр хэл юм асууж бодоод байна. Эхнийх нь агент хүнд баримтлах одоо хамгийн түрүүнд баримтлах зүйл юу вэ? Хамгийн түрүүнд бол юу байх хэвээр бид нэр энэ өөрөө харилцааны бизнес. Тэгэхээр хамгийн түрүүнд nice looking буюу маш гоё харагдах хэвээр тийм. Итгэл үнэмшил төрүүлэхүйц байх хэвээр. Тэгээд өөрөө ч одоо яг болж байгаа гэж бодож тийм. Энэ тал дээр явна. За энэ дээр санаад байхгүй нэ. Дараагийнх нь. Тийм үү. За дараагийн нь болохоор тухайн үндэ бол юу байх хэвээр маш дотн харилцааг үүсгэх хэвээр. Бүрч. Гэхдээ бас итгэхэд дотн байж болохгүй гэж анхаарах хэвээр тийм. Найз нөхдөд ярьж байгаа шүү дээ. За тэгээд гуравт нь болохоор мэдээж одоо энэ байрыг бид нар одоо худалдах бид нар үнцүүр байгаа. Тэгэхээр энэ байрыг яа худалдаж авах хэвээр тэр итгэл үнэмшил бас төлөвлөж байх хэвээр. Тэгээд одоо энэ гурав дээр анхаарал бусад хийх ажил нь бол тэгээд чиний өөрийн чинь дотоос гарах хэрэгтэй зүйлс байх хэвээр. Нэрээ нэг зүйл байгаа. Remax агентууд бүгд энэ улаан цагаан цэгэртийн үйлчлэлийн тэмдэг зүйлсэн байдаг. Энийг аль нам юм. Энийг зүйлсэн бол тэгээд энэ хаанаас нь чарсан Remax агент гэж таньдаг. Тэгээд өөр ч бас нэг хэлтэй. Remax агент болж байгаа. Тэгээд шинээр намд ийсэж байгаа юм шиг мэдэрч. Зүүн өдөрч тий. Баяр үргэлээ надад. Ингээд видеос агент боллоо шүү дээ. За ингээд агент боллоо. Баярлалаа. Амжилтсэ. За окей, good back. За тэгээд зочны хүлээж аваа тий. За анхны жоо бие яриад их чинь сандарч мандардгүйсэн. Сандарч мандраад нөгөө юу? Сайн уу? Ямар гоё гэдэг билүүгээ бүх юм байна. За хоёул яах вэ тий одоо? Тийштэй. Яа ямар гоё юм бэ? Чамайг ирнэ гэж ястаа бодсонгүй шүү. Хүч амар ичсэн юм шүү. Та намайг дуурайгаад байгаа. За сайн байна уу? Ажил сайн байна уу? Баярлалаа. Ямар гоё юм бэ? Жигэн гидий билүүг ажиллаа. За найз нь шинэ ажилд орсон. За. Явж байгаа намын тэмдэглэж үзсэн. Вау, тийм биш үү? Remax гэдэг намын тэмдэг шинэ нам. Хайр чинь нэг баг болчихж байгаа юм тий. Уна маань тустай гэдэг ажиллаж. Би нэг том юм шиг. Би нэгдүгээр авахгүй би том юм шиг. Тэгээ би энэ байрыг би их баяртай байна заа гэсэн. Ягаад тэгэхээр яг энэ байрыг авах магадaltaй тийм боломжтой айл хөвт ирсэн. За үнээр гоё юм. Ягаад гэж тэр нөгөө утгаар нь хэлэх юм бол битээр бол яг өнөр өтгөн гэрүүл
зохиож байгаа хүмүүс аахгүй тий. Тийм шүү дээ. Байр танай хүүхдүүд гүйлдэж тэр шатан дээрээс гүйж бууж ирээд тий. Энүүгээр ингээд. Энэгээр юм яагаад энэгээр каш асгаал тийш юм цоолоос цаа. Энийг өшөглөөд үгүй яах ч вэ? Нэрээ. Бороо тавьчих. За ингээд би байраа танилцуул тий. Энэ бол жаргалан утган, жаргалан татхан. Жаргалан татхан гэдэг нэр нь юм сонсож байна. Жаргаж байгаа сонсож байна. Юусе эрэхтэй орчин харсан. Зам намын харагдаж ер нь 90 тойрон мод үнхээр гоё юм уу. Ээл чихэн талаар байгаа л тий. Тийш гарах уу? Энэ шатар хөлөөрөө гарч байна. Бас мөрхөж гарч байна. Хүй. Гоё яваастай тий. Энэ шатны шийдэл ямар гоё юм даа тий. Зүгээр энийг нэр гэсэн. Зүгээр цогч болно. Болно харахгүй. Яа ганжуулсан шийд ах тий. Тийм мэдээж. Нэг сайн өөрөө сайн мэдхгүй нэ зарчим мэдээд байдаг тий. Ганжуулсан уу гэдэг. За өнөөр. Тэгэхээр 5 охин бол тий 2-2-оор нь чихсэн дээр тий. Ер нь 2-2-оор тэгээд хамт байлнэ. Бас нэг үнэхээр байгаа тий. Энэ аюу айтах үр байна. Тий цаашаа аюутай. Очоос энэ хараад би хараад юм чинь. Энэ манай одоо байгалийн зүгээр зүүн тишээ буюу тий ургах нарыг харах балкон гэсэн тий. Тийм балкон аюугаа юм байна. За хамгийн чухал газар. За. Энэ бол угаал биш. 0 өрөө. Угаал өрөө юм бэ. Өөрөө сайн байгаа. За шифтэний хамгийн дуртай өрөө. Тэ Монголын үлсийг маш олон болгодог өрөө. Тэ. Вау, мастер. Онцгой өрөө. Гэтэ энэ дээр яг яагаад чи ихийн алтарт нэгдүгээр одсон юм. Нэгдүгээр одно. Нэгдүгээр одоо харагдаад тийм. Яг энэ орон дээр нэгдүгээр од. Нэгдүгээр одод харагдаад байна. За энэ бол одоо сайн харж байгаа ярихгүй бас өрөө байгаа. Болох гэдэг шүү дээ. Ямар том юм бэ тий? Орон дээр байна. За дараагийн өрөө. Манай хүн бол манай туслах бол ингэж байгаа. Тэгээд туслах. Хөө энэ ямар гоё юм бэ? Ажлын өрөө гэдэг байхгүй юу? Нөө энэ бол яг цэвэр яг уран бүтээлийн өрөө байсан байхгүй юу? Тийм ээ. Тэгэхээр чин дээр чи ажил уран бүтээл. Зарим хүмүүсийн хувьд одоо чин ажлын өрөө байж болох юм байна. Тэгээ энийг бол зүгээр яг гоё уултын өрөө болох юм байна. Наар ингэж юу айгуу гоё ярьсан. Хүй уучлаарай энэ хөшгийг хаанаас авсан юм бэ? Мэдээж авах. Зүгээр ашигтай юм асуугаа. За ингэж харагдаж байгаа орчин. За энэ бол нэрээ. Гоё юм. Хүй манай юм лээ. Өглөөний янзаар яг надад бол аяга ашигтай. Цогоо. Одоо манайхаа нэг вой цав гэж ярьдаг. 1-2 дахин болохоор нэг газтай өндөр захаан байгуулалтаа. Эндээсээ одоо ажлын өрөөнөөс за та нарын эснэр урлагийн өрөөнөөс хүүхдүүдэд болоод зочтой ирэх гэж хаа бас юу ч харагдав. Хинаа явчихна тийм ээ. Хоёулаа гаднаас харагддаг, дотроос харагддаг. Тэн наа. Энэ яаж цаанаас одоо бид нар яг юм аккуранд байгаа загсан. Яа. Оохнаа. Аккуранд байгаа загсан. Энэс тагой минь аль нэг туршиж үзье. Одоо би чавл бүрхгүй. Гоё юм. За энэ байрны маань метр квадрат талбай маань бол 200 хэвлээ 11 метр квадрат. Бас 166 метр квадраттай бас энэ хоёр төрлийн зохион байгуулалт байгаа. Тэгээд хотхны үед гэх юм бол нийтдээ 43 айлын орон сууц. Одоо би цаашаа дээш нь байна. Энэний 50% нь өсөлт 50% нь бол хүмүүс орцсон байгаа. Чи анзаарсан уу? Анзаарсан. Тэгээд дээрээс ингэ ашиглаад. Тэгээд нэг гоё юм гэвэл за би террас руу гарч чад хэлдэг. За би юм ажиллаа юм байна. Би бол найзуудыг авчих дуртай. Гэхдээ сайн тойр зугаар. Гоё шүү дээ. Шоогоо үзээд ууж идэх унтуулын зарим нэг хөөж авчихлаа хаана. Тавтай морил. Орон дулаан цаг айсвэ хонгорно. За ингээд ямар гоё юм бэ? Энэ үйл мүл бүр үзэсгэлэнтэй хүсээр харагдаж хүртэл ингэж гоё. Чулуун татсан байдгийг. Би өөрөө хийсэн шүү дээ. Тийм үү? Тэ? Ямар гоё юм бэ? Вау, уугнаа яг энэ цогцоод ингээд ямар мэдрээч гэж юу? Вау, мэдрээч энэ бүхнийг. Занастай баяр хүргэе. Үнэхээр сайхан ажилд орж байна. Ажилд баяр хүргэе. За тэгвэл хамтдаа баяраа тэмдэглэнэ. За тийм. За тэгэхээр ирсэн зочд маань яг гэртээ байгаа юм шиг мэдрэмж авах хэрэгтэй. Папа наавс ирж байгаа зочд маань тэгээд ер нь бол яг сая манай ууна маань ер нь бүхэд деталь хэсгүүд нь аягүй сайн танилцуулж өгч чадлаа гэж бодож байна. Тэгээд өөр чинь таалагдгүй ямар санагдав? Аягүй
Таалагдлаа. Яа таалагдсан бэ гэхээр уугнаа таалагдсан. Өөрөнд нь харагдтал ярьж байна. Тэгээ нөгөө ахуй амьдралаар гэдэг утгаараа ч юм уу амьдралын маяг ойрч. тий амьдралын хэрэгцээн дээр тулгуурлаад сонголтуудыг аягүй сайн тайлбарлаж өглөө. Тав дахьтай амьдрах бас их чухал. Хүүхдүүдэд агаарт байлгах нь их чухал. Аюулгүй байдал их чухал. Настаа бас баярлалаа. Баярлалаа. Уугнаа тайлбарлахаар нэр тийм юм чадсан байна. Гэсэн байна. Би дотны харьцаанд орсон шээ. Дотны мэдрэмж төрөөсөн. Гадаад өнгө үзэмж за тэн дээр бол ярилтгөө. Тэгээд манай өнөөдөр авах гад ирсэн зочин маань өөрөө маш сайхан тэ авал авчгаар бил бинчэнтэй айл өгд ирсэн баяртай байгаа. Шинэ агентуудыг ажилд оруулахаар дээрээс нэм open house гэдэг юм өдрөлийг зохиохоор заавал гоё баяраа тэмдэглэдэг юм. Энэ бол бас баярын өдөр юм байна. Энэ тэгвэл бүр уламжлалт юм байна тийм үү? Вау. Тэгээд дээрээс нь намайг ингээд ажилд орсон учраас одоо мэлаж байгаа юм байна л да. Яг үннийг гэхэд би нэг өөрийнхөө мөнгөөр авсан. Тэгсэн юм уу? Санаатай жоохон хотлоо. Тэгээд тэгээд чи үнэхээр юм бас сонирхчихвол чамд маш хямдхан өсөх боломжтой юм уу? Найзаасаа бас мөнгө зээлээ. Би байгаад байдаг яг. Тэгээд зүгээр аваарай тий. За ингээд миний шинэ ажилд орсныг тэмдэглэж байна. Бас найзтайгаа гоё уулзсан. Дээрээс нь ийм гоё алдарт их болсон баяр үржээ. Тэгээд түүний орон дээр алдарт их нэгдүгээр одоо ингээ аваараа танай гэр бүл улам өнөр олуулаа олоорой гэж хэлсэн. Яа!